далд санхүүжилт ба үннийг төрөгдүүлэх шинжлэх ухаан. Тамхины корпорацууд улс төрийн хэлэлцүүлгийг хэрхэн яаж удирдах, олон нийтийн санаа бодлыг өөрсдийн талд эргүүлдгийг тайлбарлая. Нэгд, тамхин бүтээгдэхүүний үйлдвэрлэх худалдаа бол жирийн нэг бизнес биш. Энэ нь олон 10 жилийн турш улс төр шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, нийгмийн сэтгэл зүйд нэгэн зэрэг нөлөөлөлөөр тогтоож ирсэн асар том систем байна. Тамхины лобби гэдэг нь энэ системийг хамгаалж, ашиг орлогыг хадгалах зорилготой нөлөөллийн далд механизм гэж ойлгож болно. Тиймээс хэд хэдэн үе шаттай явагддаг энэ лобби хэрхэн явагддаг талаар товчхон дурдъя. Эргэлзээ бий болгох, үннийг бүдүүрүүлэх урлаг. Юун түрүүнд тэд эргэлзээ үүсгэдэг. Үүнийг үннийг бүдүүрүүлэх урлагч гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл тамхины лоббиний хамгийн хүчтэй зэвсэг нь худал мэдээлэл биш, харин эргэлзээ төрүүлэх тактик юм. Тэд шууд тамхи хоргүй гэж хэлэхгүй. Харин бүрэн нотлогдоогүй, илүү их судалгаа хэрэгтэй, электрон тамхи бол аюултай, тамхинаас гарахад тусалдаг гэх мэт мэдээллийг илүүтэй түгээж хүмүүсийг эргэлзээнд оруулдаг. Ингэснээр хүн бүхэн идэхгүйч бүрэн татгалздаг ба энэ хооронд хэрэглээ нь үргэлжсээр байдаг. Хоёрдугаарт дүрээ хувирагчид буюу урд фронтын тоглогчид. Тамхины лобби бүлэгл өөрсдөө ил гаргах нь ховор, бараг л ил гарахгүй. Харин тэд тамхигүй ирээдүйн төлөө зуршил дадлаа өөрчлөе гэх зэрэг албан ёсны иргэдийг хамгаалж байгаа мэт төрөгдүүлсэн байгууллага замаар зүсээ хангалтдаг. Ингэхдээ хуурамч инфлюенсерүүдийг хөлсөлж өөрийн мессежийг 3 дахь чиглэлээр дамжуулан хүчтэй түгээж олон хүнд хүргэдэг. Үүний үр дүнд энэ нь компани сурталчилгаа биш, харин нийгмийн дуу хоолой мэт харагдаж хүмүүст илүү хэлбэрээр итгэл төрүүлдэг, бац таалагддаг байна. 3-дугаарт улс төрд нөлөөлөх далд механизм. Тамхины компаниуд зөвхөн хэрэглэгчтэй биш, бодлого боловсруулагчид, хууль тогтоогчдод нөлөөлөх замаар ажилладаг. Тамхины хэлтийн тухай хуулийг гацаах, удаашруулах, татвар хязгаарлалтыг сулруулах, шийдвэр гаргагчид нөлөөлөх, түлхээрийг хахуулах зэрэг шууд бус аргаар хараат бус байгууллагуудаар дамжуулан зорилгоо хэрэгжүүлдэг. Энэ ажиллагаа нь ил харагдахгүй ч хамгийн хүчтэй нөлөөтэй хэсэг нь байдаг. 4-дүгээрт эсрэг талыг гүтгэх буюу анхаарлыг сарниулж үннээс холдуулах тактик. Тэд тамхины эсрэг байгууллага эсвэл хууль санаачлагчдыг бизнесийн орчныг боомлж байна, хүний эрхийг зөрчиж байна, хууль санаачлагчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэтээр харлуулж гүтгэлэг тараадаг. Ингэснээр асуудлын гол утга болох эрүүл мэндийн эрсдлийг бизнес хүний эрх хэрэгчлөө гэсэн сэдвүүдээр сарниулж маргаан болгон хувиргадаг. Тамхины лобби нь үннийг нуухыг зорддоггүй. Харин ч үннийг бүдгөрүүлж хүмүүсийг эргэлзээний дунд нь төөрүүлдэг. Эргэлдэж байгаа хүн шийдвэр гаргадаггүй. Шийдвэр гаргахгүй бол хэрэглээ үргэлжсээр байдаг. Үр дүнд нь нийгэм бүхэлдээ тамхинд хорцсоор байдаг. Иймээс иргэд та бүхнийг тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна. Хэн нь олон нийтийн эрх ашигын төлөө явж байгаа, хэн нь далд лоббинд автаж хуулийг санаатаагаар гацааж байгааг та бүхэн нүд хурц чих соргог ажиллахыг хүсэж байна.